Ямар зорилгоор явж байна? Арганы сургуулийн орноос мэдээлэл. За яг ямар мэдээлэл вүлээ? Энэ жилийн сонгуул яг яаж болох гээд байна? Арангаа аймгийн сонгуулийн ихтэй хэсгийн ороотой байгаа. Яаж ажиллаж байгаа юм? Мэдээ үзэхгээл. Арангаа сарн дээр гарсан анхны аймаг болно. Танд хэрэгтэй мэдээллийг бид хүргэх болно. Надад асуулт байна. Надад асуулт байна. Харин та хэлнэ үү? Арангаа аймгийн сонгуулийн орооны дарга гомдол орж өдрийн мэндийг хүргэе. 2024 оны улсын их хурлын ээлж сонгуул маань өргөн цомцлогтой болж байгаа. Энэ жилийн хувьд болохоор нэгдүгээр бүсчсэн хөгжлийн дагуу томссон тойргоор сонгуул явагдана. Хоёрдугаар холимог системээр явагдана. Арангаа аймгийн хувьд бол Арангаа, Урангаа, Баянгор гэсэн ангаан бүс буй нэгдүгээр тойрог гэж явж байгаа. Манай нэгдүгээр тойргийн төв нь хамгийн олон сонгогчтой буй Урангаа аймагт байрлаж байгаа. За тэгээ Арангаа, Баянгор хоёртой нэг аймгийн сонгуул ороод дээрээс өмнө сонгуулиор хэсэг орооны байгууллагад хуулийн дагуу ажиллагаа хийж байгаа. Энэ жилийн нэр дэвшигчдээс 9 нэр дэвшигчийг дуулах хэрэгтэй. 9 буюу 9-өөс дээш буюу 9-өөс доош дагуулсан тохиолдолд саналын утас орчмууд тооцогдно. Хоёрдугаар саналын утас нь нам эвслийн жагсаалтнаас нэгийг сонгох. Манай тойргийн хувьд болохоор энэ жилийн сонгуульд 17 нам эвслээс 79 хүн. За дээр нь нэг нэр дэвшигчгээд 80 нэр дэвшигч байна. нэг нэр дэвшиж гэдэг нь бидээс нэг бид нэр дэвшиж байгаа. Ингээд өөрөөр ихний саналын утас нь 80 нэр дэвшиж нэр бичдэг юм шүү дээ. Одоо намтаа тийм ээ. Зарим нам эвслүүд нь 9 биш. Цөөхөн хүмүүс нэр дэвшүүлсэн байна. Хоёрдугаар саналын утас буюу нам эвслийг дуулах саналын утсан дээр 17 нам эвсэл нэр бичигдсэн байгаа. Түүний сонгийг гэсэн нэг нам эвслийнхаа өмнөхөд дуулна гэсэн үг. Одоо саналын утас олборсоор ирээгүй. Зөв ингээд дараагаар гэдэг 80 үнээр бичигдсэн байгаа шүү дээ. Энээс өөрийнхөө сонгыг гэсэн 9 үнээр дуулах хэрэгтэй. Хоёр дахь саналын утас нь болохоор 17 нам эвслийн нэр бичсэн. За нэг А4 хэмжээтэй ийм саналын утас. Тэр ингээд 17 гэдэг манайшлаа. Тэрнээс нэг нь л дуул. Санал тоол төхөөрөмж уншуулахдаа нэгээр нь уншуул. Хүчингүү одоо буруу дугуулсан бол санал тоолох машин дээр ч хүлээж авах. Тэгсэн тохиолдолд сонгогчдод өөрөө нэг удаа тэр саналын утас буулгах боломжтой. Давхраар нэг ч юм уу те эхний саналын утас унш дуусаагүй дараагийн саналын утас их ч юм уу. Энээс бид өөрсдөө сэргийлж аймгийн хэмжээнд 105 хэсгээр ороод 19 сумын тус урд сумын сонгуульд ороо гэж хэлж байгаа. Тэгээд 105 хэсгээр ороод тэр өөрөөр яг сонгуулийн гол үйл ажиллагаа зохион байгуулагдана гэсэн. Ангаа харьяалтай тийм үү. Тухайн хэсэгтээ ингээд сонгогчдын нэрсний салбар бичигдсэн бол сонгуулийн санал өдөр Улаанбаатар хотоос ирээд саналаа тэр өөрийнхөө нэр бичигдсэн хэсгээр орох боломжтой. Өмнөх сонгуулиудад нэг сонгогчийн санал дэх хугацаа дунджаар 3 минут байсан. Нэг сонгогчийн санал дэх хугацаа ер нь дунджаар 10 минут болсон юм жаа. албаас нь утас гэж байна. 33-38 дэвтэг гэсэн. Багаас сум руу, сумаас аймаг руу, аймагаас бүс рүү, бүсээс сонгуул өргөх. Ингэж эцсийн дүн нэгтгэж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ жилийн нэг сонгуулийн онцлог нь болохоор бүх хэсгүүдээр гар тоолдог. Давхар. Машинаар тоолцсон Машинаар тоолоод эхний байдлаар ингээд биел ингээд дүүнэ гараад ирнэ шүү дээ. Тэнгүүт нь тэр дор нь бүх хэсгээр ажиллаж байгаа манай 9 нэг хэсгээр нэгшүүд шүү дээ. Тэд нар маань гар тоолгоо. Хар машин уншсан одоо санал тол төхөөрөмж уншсан энэ саналын утаснууд дахиж гараар нэгтлэн тоолж тулгалт юм гэсэн үг. Иргэдийн яг хүсэж идэг те. Хүсэж идэг юм аахгүй. Машин ч бодлоо. Тийм. Тэрийг баталгаад цэцэгдэж байгаа байхгүй. Өмнө тэр процессыг ил тод явах. Ил тод явна. Тэн дээр ажиглагч нар одоо улс төрийн намуудад ажиллагчны иргэд ингээд тэрийг ажиллах бүрэн боломжтой. Сонгуулийн хорооноос гаргасан мэдээллийг үндэслэж мэдээлэл хийхгүй бол бид нар бас те буруу ойлголт зөв зүйл байна. Яг үнэ. Тулаа та нар иргэдэд буруу мэдээлэл өгч магадгүй шүү дээ. Энэ дээр маш сайн сэргийлж анхаарах шаардлагатай байх. Хэмжээнд хийх чинь тийм ээ. Үүнийгээ та бүхэн хуулийн хүрээнд иргэд залуучуудаа тийм маш зөв ойлголтыг зөв хэлбэрээр хүргээсэй л хүсэж байгаа байхгүй юу?